Намайг Амрын төмөр гэдэг. Би энэ Параг хотод дээд сургууль төгсөж хайгуулчийн мэргэжилтэй болсон. Манай киноны зарим үйл явдал та нарт хэтэрхий их зохиомл юм шиг санагдаж магадгүй. Ямар ч байлаа гэсэн жолоочгүй явсан тэр машин эвдэрсэн гэдэгт л та бүхэн итгэх юм. Монголын нийслэл Улаанбаатар хотын гудамжаар нэг өдөр Чехийн Шкода машин жолоочгүй явж байсан. Чухам яагаад ингэж жолоочгүй явсан тухай бүр эхнээс нь ярихгүй бол бүрэн ойлгохдохгүй. Энэ үйл явдал Улаанбаатараас алс тэртээ онгоцоос хүрч боломгүй газарт болсон юм. Майнига хараантай ирлээ. Хонта босоо шууд ирлээ. Бид бэлэн бодоод байна. Даваа сургуугаа та тэднийг хараач. Бүгдээрээ насанд хүрсэн ирчүүд. Дээд мэргэжлтэй хайгуулт гэхэд томоогүй хүүхдүүд шиг байгаа биз. Монголоор мэдрэлийн гажигтай хүнийг юу гэж нэрлэдэг юм бэ? Яагаад нэг иймэрхүү солиотой. Солиотой. Онсонгүй 17-8 метрээр алдаж байна. Правда, төмрийн хэлж байгааг сонсож байна уу? Ядтан 30 метрийн цаана хайсан болоосаа. Нэг л онцтой номон доо. Харин тийм алдахгүй баха. Юу гэнэ? Дуудахгүй байна. Парагаас чамтай ярих гэсэн шүү. Мэдлээ. Чамд их баярлалаа. Юу болов? Бидний ажлыг Парагад хангалтгүй байна гэж үзэж байх шиг байна. Тэр яг уу. Хэн тэгж байна? Энэ нь яах вэ? Яагаад үг гэдэг нь? Би Улаанбаатар руу явлаа.
Явж юу. Нөхөр Марьяш, сайн байна уу? Сайн байна уу? За, дарга маань үүдэн дээрээ хүлээж байна гэдэг чинь азуу, эзүү. Би энэгээр зүгээр л явж ийсэн юм. Манай шинэ шкот ямар байна вэ? Зүгээр аштай. Би захиргаар орлоо. Ярих захиалга өгсөн гэдэг дуусан. Гэтэл 4 цаг хүртэл хүлээн шүү дээ. Парагийн цаг 7 цагаар хожимдож явдаг болохоор өглөөний 9 цаг хүртэл захиргаан дээр хэн ч байхгүй гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Таа зүгээр л явж байгаагүй юм шиг. Үнэхээр зүгээр явж ийсэн. Гэвч таны хайгуулын ажилтай холбоотой бүхнийг мэдэх нь миний үүрэг шүү дээ. Энэ машины урд талын хэсгийг гооцын хувьд бүрэн тохируулж хийснийг ажиглаж байна уу? Бидний шаардлагын хэмжээнд хүртэл хийж чадахгүй байх гэж ярьдаг боловч зарим зүйл дээр чадаад л байх юм да. Малада Балислав хотод шилдэг мэрэгжилтнүүд байдаг гэдэгт эргэлзэх юм алгаа. Гэсэн ч хайгуулчид бид тиймд залхуулсан шүү дээ. Мэдээж хэрэг би тэгж хэлээгүй шүү дээ. Ажлыг үр дүнгээр нь дүгндэг гэдгийг та мэдэж байгаа. Зарим нь үр дүнд төрдөг боловч зарим нь ч дээ. За баяртай. Би явах болоогүй. Сайн байна уу? Сайн байна уу? Та түрүүлээд ирчихжээ. Захиалгатай яриа чинь Дөрвөөс гэж мэднэ. Та энэ даргадан миний зөвөг битгий хүргээд вэ гэж хэлэхгүй юу? инженер Буруцкий сайн хүн шүү. Харин та яагаад тэрэн дургүй гэдгийг би ойлгохгүй юм бэ? Танаа ажлыг тэр хариуцж авсан болохоор та цогцолтоод яах? Намайг Ливеранд ажиллаж байхад бидэнд итгэдэг л байсан. Одоо яагаад итгэх юм байгаав? Ордыг олохгүй хоёр зам байдаг. Гурав дахь зам гэж байхгүй. Газараас эсвэлнэ гэдэг чинь машин ихтэй адилхан. Юу машин? Гадаа байгаа Буруцкий. Тэрний хээцэр царайг харахаас үзээ үрэх. Өглөөнөөс ороо хүртэл ажиллаад ч алганы хонхроос шүдэрэн өргөс авахтай адил юм болж байна. Хайгуулын хугацаа дуусахад ганцхан жил үлдээд байхад бид тодорхой үр дүнгүй хэвээрээ л байдаг. Энэ байдал манай хайгуулчдын идэвх чармайлтанд муугаар нөлөөж байна. Манай салбарын даргын мэдээлж байгаагаар бол Улаанбаатарт ч бас энэ тухай ярилцгааж байгаа бололтой байна. Чухам бид одоо яах хэрэгтэй вэ гэдэг чухлаас чухал асуудал гарч байна. Төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлаа үргэлжлүүл. Энэ бол зөвхөн манай хоёр орны хайгуулын ажил биш. Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн гишүүн орнуудад хамаатай гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр гэрээ ёсоор ажиллах хэрэгтэй. Тэр ч тийм ээ. Гэхдээ юу гэхдээ гэж? Монголын тал эрлээ өөрчлөх саналтай байх шиг байна. Завхарсан. Улаанбаатарт байгаа хайгуулчдын хөдөлмөрийн идэвх чармайлтын талаар ганцхан салбарын дарга Буруцкий л эргэлзэж байна. Тэр чинь Монголд ганц ч ил болоо. Тэрийн эрдэм шинжилгээний ажил мэдэхгүй. Миний бодлоор бол захиргааны ажилтныг дор үзэж болохгүй нөхөр профессор. Тэд чинь биднийг бодох юм бол олон хүмүүстэй харьцаж сурсан орон нутгийн байдлыг хайгуулчдаас илүү сайн мэднэ. За тэр чи яах вэ? Та гадаад харьцааны хүн болохоор мэрэгжлийн ажлыг сайн мэдэж байна. Энэ талаар одоо болтол хийсэн ажлын товч тайлан энэ байна. Энээс үзэхэд бидний ажлын талаар санаа зовох юм байна. 3 жилийн өмнө бидний монголчуудаа сонгосон энэ газар зөв байна. Зэс олдох өрн бололцоо. Энэн дээрэн үндэслэж шинжилгээнийхэн ажлыг түргэтгэхэд зэсийн ордыг хугацаанаас нэмж болно гэдгийг өнөөдөр хэлэх өрн боломжтой байна. Би энэ талаар мэрэгжлийн хүн. Түргэтгэх яаж? Хэрвээ та зөвшөөрвөл энийг би хариуцъя. Зөвшөөрөхгүй бол яах вэ? Хэдийгээр та энэ төслийг зохиосон боловч аливаа өөрчлөлтийг бидний зөвшөөрөлтөөр гүйцэтгэнэ гэдгийг ойлгож байгаа үсттэй. А бид бол төлөвлөгөөгөө нарийн барьж ажиллахыг шаардна. Бас хугацаа шаардна. Та энэ талаар битгий санаа зов. Би очсон хойноо ажлынхаа талаар Улаанбаатарт байгаа хайгуулын салбар төрчлөн мэдгэж байх бол. Чи явахаар шийдээ юу? Би энэ замд ажил хийх зэгч гэсэн. За яа. Чи юу гэж бодож байна? Юу ч ихтэй. Нөхөр шиндлэр тантай ярих юм байна. За хүлээж өгөөрэй.
Сайн уу? Сайн. За яваад уу? Маргааш явлаа. Тэр хэдийн шил бивэ хөргөгчд хийж. Тэгээд бидэнд хоёроо явах кофе уудаг. Чи хүн урьсан юм уу? Хүн ураагүй. Ихтэй шин дээр заавал. 전혀 бүтэхгүй төлөвөөр шийдчихэё. Үнэхээр энэ чамайг ингэх гэж би ердөөч бодоогүй юм. Мэж үгэн бас гэж бодчихсон. Ихтэй одоо л ижээд алдмаар байж. Жинхэнэ эрдэнтэн хүн бол оролдох ба шинжилдэг. Ялгаа нь энэндээ байдаг. Хайгуулын ажилч гэсэн өөрөндөө журамтай. Би бусдыг даган мэсгэж бишээ. Болил доо. Би үннээсээ ярьж байна. Хэрвээ өрдөнд төрөхгүй бол яа? Үрдэнд хөрвөл яах вэ? Яспен болил гэж би чамаас гуй. Чи яваад яах? Энийг Прагад байвал таач гэсэн баярлна үстэй. Сүүл үед Монгол руу явах нь миний өсчөнд очихоос ч олон болсон юм. Нэг л явна гэсэн бол яаж чатгаад нэмэргүй зөрөөсөн байгаа. Энийг яах гэж надад хэлээд дээ. Хэрвээ мэдээгүй байсан бол чамтай санал зөрөх байсан. Нэгэнт ингэж хийснээс хойш тос болохоос яах вэ? Би ч бас тэгж итгэж байна. Dostatek odletové společnosti Swissair Link SR 476 do Curychu, východ A1 spojenka 7. Departure of Swissair flight SR 476. Оо, профессор. Аркадий Иванович, та энд байгаа юм уу? Би Прагад нэгэнжээд буцах гэж байна. Одоо Москва руу явлаа. Та өөрөө Би Улаанбаатар руу явж. Улаанбаатар. Оо, бид хоёр хамт явах. Одоо би ядах. За би хүлээж. Шиндлэр. Би нисгуудлаас ярьж байна. Нэг юм хэлхээ марчихж. Тэр Улаанбаатараас ямар нэгэн санал гомдол ирэх юм бол чи ажил дээрээсээ биш, манай гэрээс ярьж байгаараа мэдвүү? Юу, манай гэрээс гинэ. За тэг яа тэг. Харин мөнгө талиж их байх та. Албан өрөөнөөсөө ярихыг чинь хэн нэгэн дуулчихвал тэрнээс илүү гарч болно шүү. Баяртай. За, Монгол ажил хэрэг тэр зэрэг байна. Одоо бүр дуусчихгүй. Юуны чинь дуусах вэ? Бид ер нь барахгүй шиг байна. Уг нь ч зэс олдмоор юм. Тэгтээ хайгуулан төрбөтгөхөд өхөн болох нэг төрөлстэй. Ямар төсөв? Би дандаа хань толгой ярина. Хэн ч ирсэн яах вэ? Манай ажлыг л түрэгтгэж чаддаг юм бол болох нь тэрэ. Ядаж намайг энэ хоон цагийн хохиртой салгадаг болоос. Энд тэрний уруу өсчөөд. Эрүү дагаар нөлөөж явахгүй юу? Тэрийг дууланд байсан бол Ууланд гинэ. Бүр дордно. Загас жарахатай хөөсөлдөж ядраад эрт тунтах болно шүү дээ. болдооч. Надлын тэрний барьсан точ лодод байсан шүү тийм ээ Павла. Нөхөд нь тэр загас жарахач ямаа. Харин манай хэсгийн тухай яриа болж байна. Гэхдээ тэр профессор манай ажлыг чухам яаж түргсэх гэж ирж байгаа юм бол хоп. Бид энэ талаар мэдж өгнө гэж та бодож байна уу? Бүдэл наашаа гарсан гэж бидэнд мэдгдсэн чухам яах гэж юу хийх гэж ирснийг мэдэхгүй нь Прагаас асуух хаалта. Яв Вруцкий таныг хүлээж байгаа шүү те. Тэр танд дургүй гэдгийг та мэдж байгаа биз? Тийм би. Баяртай. Явах уу? Явъя та. Баяртай. Хүй төмөр. Баяртай. Баяртай.
Тэд бидний хүлээж байна. Тийм байна. Төмөр. Та надтай хамт буухгүй юу? За. Би одоо Сайн байна уу? Сайн байна уу? Та нар надгүйгээр онгоцны буудлаар явах болж байна. Би нөхөр Батсуурыг орхиод явж болохгүй байна. Би профессор Бүдилийг өөрийнхөө машинаар тосч явна гэж байсныг та нар мэдж байгаа шүү дээ. Тантай хамтараа дөнгөн тушаалын хувь явуулчих болсонгүй юу? Профессор Бүдилийн шав Эрдэмтэн Төмөр. Намайг Төмөр гэдэг. Өрөөцг. Та тавь. Би Праг 5 жил суралцж ирээд энэ төслийг хэрэгжүүлэхэд анханаас нь оролцож байгаа. Оо, тийм үү? Та чинь бидний ажилд хяналт тавьдаг хүн баха. Тэгэхээр хинэн жихм юу хийдгийг мэдэж баймаар юм да. Мэдлгүй яах. За баяртай. Баяртай. Эргээд ирнэ. Сайн байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Соо. Сайн байна уу? За сууцгаа. За нөхөр Батсуурт орчуулаад өг. Бидний ингэж хүлээж ядаж байгаа профессор Бүдил бол хамтарсан хайгуулыг түрэгдэх эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн хүрээнд манай хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх тухай саналыг Прагаас авчирч явах үе. Саналыг авчирч байгаа юм. За, энэ хондгийг дэвшүүлье. Сайн байна. Ингээд бид хайгуулын суурин руу шууд нисчих болох юм шиг. Шууд таныг хүлээж байгаа. Мэдж байна баяш. Тэгэхдээ бид эхлээд учраан олцох хэрэгтэй. Нэг юм туршилт хиймээр байна. Чи энэний учрыг мэдж байгаа хаа Төмөр? Юм ээ? Тийм ээ. Би замдаа бүх учрыг ярьж байна. Ийм боломжийн талаар бид аль нь олонгоос эхэлж ярилцсан. Гэхдээ бидэнд латта баталгаа шаардлагатай байсан юм л да. Тэр ч учраас энэ талаар үг үтгэх алдар гэж төмөрцөө гэсэн. Та нөхдийн энэ жил хийсэн ажлын тайлангаас үзэх юм бол шинжилж байгаа газрын зааг руу зэсийн хувь ихсэж байна. Энэ нь биднийг зэсийн орд руу хөдөлж байгаа ч гэсэн чухам хаавгаанд мэдгэдэхгүй байна. Тэр нь энэ зурглалд багтж байгаа уул нуруудад ажиглагдаж байна. Мороор тэр уул хөрөхөд нэг өдрийн газар. Гэхдээ наан байгаа хэсгийг бид бүтэн жил шинжилээч байна. Бидэнд олдсныг домгийг сонссоо юм да. Тэр домогт энэ нутгийн уулсын тухай их сонирхолтой юм бичсэн байна.
Тэр газар уул ус тэг шидий боловч оюу толгой онцгой орших хагаад толь нууранд тусч байх хамаа. Тэр газар эрдэнсээр баян хэн хүн ёс бусаар халдан орохыг хориглохын учир оюу толгойг хайрхан өндөр хэмээн өргөмжлөж лус савдаг нь дошгон хэмээн хөл хорьжээ. Энэ домгийн мөрөөр Ховор оюу чулууг авахаар энэ газар нууцаар нэвтрэн ирсэн хүмүүсийг ноёд баривчлан хороож лус савдаг нүгэлтнийг залхаан шийтгэв хэмээн зар тараасан тул тэр цагаас хойш хүмүүс оюу толгой руу зүглэхэ болжээ. Оюу яга газар зэс байж болдог. Тим оюутай газар чинь гэхдээ энэ бол домгол юм шиг дээ. Домгийн цаанд бодит зүйл байж болдог шүү дээ. Шлемэн Гомерийн домгоор Трой хотыг олсон гэдэг. Тэг чинь боловсралгүй хүн байсан юм. Тэгтэл амжилтанд хүрсэн. Бид ч гэсэн тэр уулруу яваад тушаад үзүүл яасан бэ? Чиш загас уйхаад бодож байгаа биз дээ. Байз профессор. Энэ аялыг хийгээд хичнээн хугацаа хэрэгтэй. Тэр ч хийхэд хэцүү. Лав 2-3 хоног болох байх. Бид чинь төлөвлөгөөтэй ажилдаг улс. 7 хоног саачих юм бол төлөвлөгөөгөө яаж биелүүлэх юм болж байна? Оюу толгойг очих бол жилийн төлгөө биелүүлэхэд зүтгэхийн хэрэг юу вэ? Олохгүй бол яах вэ? олноо. Даваасрунга багада нэг тийм нэртэй уул үдсэн гэж ярьж байна. Айлээ дээ. Тэр ч байтугай хүүдийнхээ энэ тэгийг тентхийн чулуу гэж байна. Энэ чинь ёстой бодит баримт байна. За Баярлалаа. Даваасрунгач яста цагааж тусууллаа да. Даваасрунгаан хэлдэгч үнэн шүү агшаа. Би худлаа хэлээгүй. Ихтэй санснаа бүгдийн ч хэлээгүй. Би нэг юм ягштал баримталдаг. Чи яа? Прага чин дээр Улаанбаатар чи хариуцлага тохиролцсон шүү. Тэрч тийм л дээ. Харин миний сэтгэлийг нэг л юм зовоогоод. За, бүх юм бэлэн болсноо. Бэлээ. Энийг ачих. Тэгээд Чи юундаа зовоод байна? энэ батад бид ч яг ямар ч зүйл үзээд алдаг шийдсэн. Харин энэ батаа сургуулаа төгсөөгүй байгаа болохоор намар параг руугаа буцах ёстой шүү дээ. Тэр нь зовлтгүй юм уу? Бидний ажил бүтэн. Томбой! Томбой би түргээрээ! За. За даваасрунгаа. Энийг танд бэлгэлье. Юу? Над өгч юу? Тэ. Киралаа нөхөр. Зүгээр. Маш их баярлалаа. Хүй ч ята. Та бэлгээ дадлаж үзээч. Үзэлгүй яах. Айлээ. Сайхидэ. Даваасрунгаа ончиг үзэх юмсан. Боодхой чи харъя гинэ. Майхнаас шиглэх байтар. За тэг. Эне аваад ирлээ. Яаж байна? Арих байна шүү дээ. Даваасрунгаа та бидний аян замыг мэлааж байна. Гүн. Ма, Хөөе. Гэхдээ тамны энийг хараач. ямар вэ? Хоон зам босоорой. Аян замдаа гарах болоод байна. Сэрээч ээ.
За ойлдоо минь. Энэ хохиролтыг 3-7 хоног сонсох болж тэ. Зовдгоо ах. Би энэ талаар багсаа гаргатав. Тэр аргыг чи мэдэх юмс. Доктор шууд ирлээ. Тийм бай. Хэд хэрвээ энэ нэмэг тэмдэгний голд нь онох юм бол нэг жил арих хочих юм байхгүй? За хаяараа. метрээр дутаачихлаа. Дутлаа Франта. Дараажийнхан баруун тийш нь хаяараа. Харсан би шилээр их хожих алдгүй юм байна. Наан чинь бүдил байна уу? Бүдил ярьж байна. Сайн байна уу профессор? Таныг Улаанбаатар буулгүй явчлаагаад бөө шүүган. Төлөвлөгөөнд нь өөрчлөлт орсон юм болов уу? Хараагтай холбоо барийг эсгэж байна дээ. Юу ч болоогүй Франта. Төмөр хот руу явах гэж чи буудлаа дайраад аваад яв. Өөр ярих юм байна уу чам? Үгүй надад алга танд байна уу? Байхгүй баярлалаа. Танд ярих юм байна. Цаг бол одоо хөдлөх үү. Шахсгэж ороо алтаар орхон. Бид тасраараа явсгээ. Тэр жоох явсыг гэж. Тэр сүүч хоёр жаахан явсгээ. Али жоох явсыг гэж. Наа ачаатаа мөрөө орсон. Чи юу гэж бодож байна? Юу тэр вэ? Бүдилийн аялын тухай. Хаарсан түнээс асууж тань. Би ч багасаа иймэрхүү юм тухайн зарж санаа зовхоо болсон хүн шүү дээ.
Харин энэ аял чинь миний багтаа уншижсэн адал явдалтай номыг л санагдуулав байна. Энийг бодохгүй жаахан хүлээ. Ухаастай ингэж боллоо. Хүн дээшээ харж хөвцснээс болоод хохирдог юмаа гэдгийг эрдэнэ хэмжлэгээний ажилтны хувьд чи өөрөө мэдэх ёстой шүү дээ. За ингэхийн бол чи жоохон хүүхчийг хажуугаараа хараад тавьдаг болчих. Энэ дагоо гэж үргэлж үрээд байхгүй байгаа юм зү. Энийг хаан тавих уу? Аластал бариад зогсож байх болж т. Энэ Мариш минь наад оруулчих. Марэша, даваасрын чамааг юунд дандуусарлж явд юм гээ. Бид чинь маргааш эрт ажилттай байхаа. Шмэрэг хац. Тэр л болсон хон загсаал ирээд яваа биз. Энд буудлах зүйтэй гэж даваасран үзэж байгаа юм байна. Эндээс хагас өдрийн газар бид хайгуулаа явуул. Ер нь тэр чиглэлд л явах байх. Тэгтээ 3-3-аараа нийлж оюу толгой гэрье. Би даваасран Лоренц хоёртай, та Шмэрэг Махач хоёртай яваа. Тэхүү. Таал шийдэх ёстой. Та чиний шинжилгээний анги ахлагч үү? Тийм ээ лүү. Энд чинь харин ажиллахад боломжтой газар байна. Харин оюу толгой маань зургал гарахгүй байх шиг дээ. Сонно Шмэрэг маань 3 шинэ хөхрөөг унтсан гэхээр нагаар нүдсэн болов уу? Мөн чачи юм да Павла. Би урд хоон цаг хурхирахаар нь унтаж чаддаг байсан. Урд чинь хурхирахын нүгүүлээд унтаж чадсангүй. Энд ч байдаггүй. Ууланд ч байдаггүй.
Хаанаас олоо? Профессорын байгаа уулнаас. Та айргуу. Баярлалаа. Профессор Бүдилийн ажил бүтгэшинчтэй байна. Би ингээд өөрийнхөө ярьсан яриаг төгсгөж болох байсан. Гэвч бүрэн биш болох. Бид чухамдаа Улаанбаатарын гудамж ярьж олоочгүй явсан машины яасныг мэдээгүй байгаа шүү дээ. Тэрчлэн энэ үйл явдалд би өөрөө хэрхэн оролцсноо ч яриаггүй байна. Ер нь хүмүүс ямарваа байдалд өөрийгөө мартах дургүй байдаг учраас өөртөөгөө холбогдсон үйл явдлыг чухам яаж төгсснийг заавал мэдэх гэж оролддог. Тийм ч учраас би энэ үйл явдлыг бүрэн ярьж дуусгахгүйгээр шийдсэн. Хотоос ярьж байна. Ямар сонсогдож байна? Ханга, хариу. Би хайрхан бай. Сайн байна уу Төмөр? Чамайг сайн сонсож байна. Хариу. Байна уу? Танаа тэрүүгээр сони юу байна вэ? Хариу сонсъё. Онцгой юмгүй. Бүдийл хүмүүс аваад ууландаа ажиллаж байгаа. Малчдын ярианаас үзвэл зөв чиглэлээр явж явах шиг байна. Mir wird genügend durchgeben zu können, dass wir die Kisten mit dem Flugzeug abholen werden. Die Ausgrabungen sind zu zerbrechlich, um sie auf Pferden zu transportieren. Und da genug Platz für eine... Danke. За яа. Сууринтай холбоо барьж болдог бай. Бүр ядчихлаа. Ихээс л биш. Тэгж. За бид явж. За. Би ч Праг руу уцснаа. Миний үүрэг юм чинь. Тэг. Та чинь яагаад эгмаг гэдэг байгаа юм бэ? За тэгвэл яах вэ? Харин Улаанбаатар төрж тэнд байгаа улсыг тайвшруулж үзээч гэж профессор Бүдийлд дамжуулаарай. Хэрэггүй над руу ярих шаардлагагүй биз. Би ч эндээс ярихгүй. Байцаараа Бүдийлва минь дамжуулаарай гэж байна шүү. Тэгье. Дамжуулъя. За юу гэж байна? Бүдийлва та нарт бүгдэд чинь минь дамжуулж байна.
За залуу минь тоглоом хэмжээтэй дээр байх шүү. Энэ төслийн чинь Чехословакийн талаас би Монголын талаас Батсуур доктор хариуцдаг юм. Тэгэхээр чухам юу болж байгааг мэдэх хэрэг надад байх ёстой шүү дээ. Энэ талаар профессор өөрөө ирээд ярьж өгөх баха. Та ерөн суурин руу яванган нэвтрүүлэх станц аваад явбал яа? Юу нэвтрүүлэх станц? Та чинь сууринтай холбоо барьж болохгүй байх гэсэн шүү дээ. Энэ талаар би мэрэгжлийн хүн биш гэдэг нь ч үнэ л дээ. Гэхдээ би радио станц ажиллагаа бол холбоо тасардаг гэдгийг ч бас туршилгаас сайн мэднэ л дээ. Тийм биз дээ. Ийм тохиолдол байдаг. За, сайн явж ирвөө. Сайн уу? Манай энэ үйл явдалд итгэж болохгүй зүйл их л тохиолдсон юм. Чухамхүү үннийг хэлэхгүй байснаас нь энэ бүх явдал урган гарсан юм. Хүн ер нь нэг удаа худлаа хэлчихвэл тэрнээсээ болоод дахиад худал хэлэхээсээ буцдаггүй юм шиг байдаг. Сүүлдээ тэрэндээ ороогдоод хийхгүй гэж бодсон юмаа ч хийхэд хүрдэг. Ингээд л би чинь хэнд ч хэрэггүй нэвтрүүлэх станц тэгээд талаар зүтгүүлсэн. Тэгэхдээ өнөө хөрмөн чулуунаас зэс олж болно гэдгээ батлах гэж л гол нь зорьсон юм шүү. Төмөр нэвтрүүлэх станц үргэхээр уул руу явсан байна. Би бүр учрыг олохоо боллоо.
Профессорыг хот руу яаралтай иргэд дуудсан байж. Чүү. Сайн байна уу Тэмүүр? За, сайн ирсэн. Энэ засаа яах вэ? Чамд нэвтрүүлэх станц ирсэн байна. Нэвтрүүлгөөч яах вэ? Яах юм гэдгийг би ч өөрөө мэдмээр байна. Алуу. Одоо яа их нэгэн Тэмүүрдэх ёстой номыг хожууч гэсэн дагахал хэрэгтэй болж. Та нар намайг эзгүй хойгоор оюу толгойг олж хулдаач тоог юм болох. Би уг нь Ахмад Филинт мөрөөдөж байсан шиг тэр толгойг олно гэж мөрөөдөж байсан. Та ч махаач ихтэй адилхан ярьдаг болж. Тэрэнд манай энэ аялал багадаа уншсан адал явдал номын санагдуулдаг гэсэн. Та мөрөөддөггүй юу? Үгүй. Их л харамсалтай байна. Марэша, энэ үхэндээ хэд бид хэдүүлэх нэ вэ? Танд юу нь болохгүй нэ та хэлж өгөхгүй. Юу нь болохгүй нэг нэ? Та үнэхээр сонсъё гэж байгаа бол энэ аялал чинь над үнэндээ таалагдахгүй. Би хоосон мөрөөдөлд дургу. Би хорвоогийн олон газараар явж үзсэн. Тэгэхдээ би хийх ёстой ажлаа төлөвлөгөө хугацаанд нь хийдэг л байсан. Иймэрхүү хоосон таамаглалыг үзээгүй. Харин бидэнд олзуур олдохгүй байлаа гэхэд биднийг зэмлдэг байсан. Яагаад гэвэл бидний хийсэн ажил дараа нь харагддаг байсан. Би үр дүнгийн төлөө тэмцэж байна. Ажил гэдэг хоосноор над хэрэг байхгүй. Тэр үр дүндээ хүрэхин тулд би болцоодоо бүхнийг ашиглахад байна. Биелүүлэхийн төлөө зүтгэж байдаг төлөвлөгөө хугацаа сонирхолтой биш. Энэ бол хар эман хасайсан албан хаагчдын арга. Геолог хайгуулын ажил гэдэг бол бичиг саасан дарагдсан хүн сурт биш. Эрдэм шинжилгээний ажил бол бүхэл арга барилыг ашиглаж болдог бүтээч үйл ажиллагаа байна. Та энэ тухай ер нь бодсон уу? Бодогдож байсан. Харин би алдарт профессор Бүдисийг болсон цагтаа ойлгох байлгүй. Одоохондоо бол чадахгүй. Яагаад гэвэл би чинь төлөвлөгөөн захирагдсан жирийн нэг айгуулч шүү дээ. Харин та энэ талаар бодсон уу юу? Таны гондой гэж бодоогүй юмсан. Гэхдээ би өөрийгөө өөрчлөхөөс нэгэн өнгөрчээ. Добрый день, пан профессор. Ахой. 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 Та нөгөө дүүчээс. Араас ирж байгаа. Сайн байна уу Тэмүүр? Сайн байна. Ажил аль хэрэг байна да? За яахад бэ? Дээжсээс үзэх найдах таа. Гэхдээ нөгөө хайрхан өндрөн олдгүй шүү. За. Заримдаа ч ер нь уулжгүй оюучгүй хоцрох юм биш угаал гэж бодож. Ханаас та. Та энийг хардаа профессор. Юу вэ? Охай. Алуу. Бисгэлүү. Профессор, ер нь дэмий явдал болж байгаа шиг байна шүү. Та суурин хүртэл 2 өдөр, энэ хүртэл 1 өдөр алдлаа. Гэтэл уул хүртэл онгоцоор хагас цагийн зай байсан шүү. Бидний уул руу явсан гэж хэн үг алдаг? Суурьнд болсон хүмүүс. Гэхдээ хэд чинь худлаа юм гэж юу? Худлаач биш л дээ. Тэгэхдээ Улаанбаатарын үг алдахгүй байсан. Өө, тийм юмсан уу? Ер нь та хотынхны ямар нэг аргаар тайлбарлуул зүгээрсэн дээ. Харин тэгэл гэж яваа юм биш үү?
Профессор, сайн байна уу? Аркадий Иванович, энд бас уулзах юм аа юу да? Би Улаанбаатарт нөгөнжөөд маргааш 2 руу явлаа. За. Би дөнгө саяхан хөдөөнөөс ирж байна. Тэгээд одоо энд Яасан сайн. Хоёулаа хот руу хамт явъя. тэг яа. Жаахан хүлээж гараа. Тэг. Профессор Бүдээлүү. Инженер Вруцкий байх нь. Сайн байна. Нөхөр профессор та уучлаарай. Би бас л таныг уулзлага алдчихна гэж айхдаа зориу тэн дээрээ түлээж байгаа маань байна. За та хоёр танилцсан. Энэ хүн Москвагийн их сургуулийн профессор. Миний хуучин танил Аркадий Иванович Кляп. Сайн байна уу? Сайн явж ирв. Шилэмэн Гомерийн домгоор Грекийн тарихтыг олсон шиг Америкийн зуучин Эндрюс 20 онд мөн домгийн мөрөөр энэ Монгол орноос үл гүрвлийн ясыг олсон. Гэхдээ зөвхөн домогт биш шүү. Гол нь судалгаа шинжилгээнд төсөлхийн чухал шүү. Тэр ч мэдээж. Гол нь судалгаа шинжилгээ шүү. Судалгаа шинжилгээний хувьд та баггүй амжилтанд хүрсэн биз дээ? Та нар энийг харал та. Энэ бол бидний хайгуул хийж байгаа газараас олдсон оюуны хэтэрхий байна. Оюу байгаа газарт зэс байх албагүй. Харин зэс байгаа газарт оюу байдаг ямтай. Бидэнд бол сүйчих нь хамаартай. Монголд байгаа энэ жилийн хувьд та хамгийн сайхан мэдээ сонсголоо. Тийм биз дээ? Тэгэхдээ энэ бол та бидний хооронд яриа шүү. Тэгэлгүй яг нөхөр профессор. Би нэгэнт л амлсан бол нууц алдна гэж байхгүй. Зайлв бариарай. Тэмээ уушлаарай. Одоо. Биднийг тайлбарлаж чадсан болов. Чадхан ч чадлаа. Харин чамайг тайлбарлаж чадсангүй. Гэхдээ бүх юм сайн сайхтар битнэ зовлдог. Би таныг тухайлдуулчих шиг боллоо гэвч баярлуулах гэсэн. Профессор Бүдээл ирсэн. Бүх юм санснаар бүтгэх нь болол та. Бид гэрээгээр авсан үүргэн төдийгүй эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн хувьд авсан үүргэч хугацаанд нь биелүүлэхээр амлаж байна. Энд зөвлөлт мэрэгжилтэн байгаа. Хэнгэнэ? Аркадий Иванович, мен дамжуулаарай. Мэдлээ. Вруцкий, Бүдээл ямар аргаар ажиллаа төрөглөөлөв? Тэр төлөвлөгөө гэдэг нь чухам юу юм бэ гэдгийг би сонирхож байна. Уучлаарай дарга, битгий уурлаарай. Би нэгэнд амлалт өгсөн болохоор хэлж болохгүй байна. Профессор өөрөө танилцуулна үү? Юу гинэ? За. Уламжлаа. За, баяртай.
Иванович, би өчигдөр ямар хэрэг тарьсан бэ? Эдүүд нь тэрв. Өчигдөр өөр зайж яхад. Та цэцэрлэгт байгаа баримнууд руу авирал өгсөн шүү дээ. Та тэгээд намайг шоолоод харж байв уу? Яалаа гэж би төрүүлээд гарцсан байсан чинь. За тэр чинь ажилчин бүтэмжтэй хойно болоо. Бүдэл байна. Чи төмөр үү? Юу болоо? Оюут толгойн тухай нилээд домог байдаг да. Манайд оюут толгойн тухай домог олон байдгийг Жамбалгаа сайн мэддэг. Гэхдээ домог хүн үнэнгүй мэдээж хэрэг. Иймэрхүү явдал чихэн судрагчч байдаг шүү дээ. Жишээ нь Карловодворскийн гар үчмэл байна. Оюут толгойн домгийн талаар чухам ямар домог нь үнэн бодтой байж болох вэ? Тэр чи сайн асуугач. Тэгэхээр Жамбалгын түрүүчийн ярьж байснаар бол бидний шинжилж байгаа газар ямар ч оюу байхгүй гинэ. Харин биднийг эрлээ говь руу чиглүүлвэл зүгээр гэж байна. Чөтгөр авч. Энийг битгий орч. Энэ бүхэн надаас л болж байна. Даваасрангуун тамхины хавтганы тэг, охины олсон оюу зэрэг олон баримт байсаар байтал ямар ч дүгнэлт хийгээгүй миний л бочмор байна. Төмөр Ахмад Филинтэл байна. Тайсан эрдэнэ олоогүй байсан ш өөрсөд болцсон юм бол. Тэгэхээр бид одоо хайгуулж мар шин зөвснөр цал хэрэгтэй байна. Хүндан алдар амдэрдгүй маа. Ажил нь яах вэ? Холнод үрдүн. Уулж байна уу хоош? Явъя. Амар явцгааж бай. Би араас нь гүйцээд очивч. Сонсож байна уу? Мари шаардуу. Чадах яага. Одоо л нэрийг байгаа.
Ой, Улаанбаатараас ярьж байна. Мария шүчгдэр алга болчиход. Хаашаа? Ууланд л юм байх биднийг эрэлцэж байна. Ингэж лай болох гэж. Одоо буудалд хүрлээ штэ. Буух уу цаашаа нисэх үү? Бранта. Энэ нуурыг чиглээд нисэ гэж авир мэдэд хэл. За, энийг. За. Мариш бутагаа үлдсэн байна. Буугаа аваад үлдсэн яамаа л да. Мариш жилийн өмнө алга болсон ч надад падалга. Тэр төмөр миний толгойг эргүүлээд байна гэдгийг ч би ажиглаж ил байсан юм л да. Харин тэр нэртэй төртөө профессор Пудил надаас юм нуун гэж би дааж бодсон. Параг руу мэддэгдэх үү? Юу гэсэн үг? Цаадуул чи намайг юу гэж бодох? Үгүй чимээгүйхэн шиг байж байдлыг ажиглуул дээр баг. Багш. Тэрийг хараач. Утаа гарч байна. Гад байна. Аа.
Энд бууж болох уу? Асуугаач. Авир мэдээ энд бууж болох уу гэн. Хэцүү газар байна юу ч гэсэн үзээд алдъя. Хэцүү газар байна үзээд алдъя гинэ. Барьцаагаараа онгод газарлаа шүү. Марьяша, та яава? Юу вэ? Оё. Авир мэдээ. Чи ястаа сайгэр. Яг голын бол буусан байна. Би чамд шил архиныхаа мөрийг өгнө. Заавал өгнө. Энэ бол тэр чигээр юм аюу. Би хайрхан өндрөө боллоо. Тийм ээ. Бид цөмөрөө хайрхан өндрөө боллоо. Хүн ямарваа зүйлийг өгшөртөл баримтлах хэрэггүй. Хамгийн гол нь энэ уул байгаа нь сайхан байна. Нөхтөө, профессор Маришиг олжээ. Профессор хайрхан өндрөн олжээ. Нөхтөө, зэс алдаж. Зэс алдаж. Инженерээ тэр уулан дор зэсвийг нэ дээж нь авч үзээд их хэмжээний зэсийн орд байгаа гэж үзсэн юм байна. Хар та худлаа хэллээ гэдээсээ үний хэлсэн байгаа юм. Зэсээ гэрээ тугацаанаас өмнө олохоос гадна бас Мария шиг ирж олсон байх шүү дээ. Энэ талаар та тодорхой мэдээ гэвэл би таныг хүлээж бай. За юу. Та нар одоохон гарлаа. Одоохон очлоо. Мэдээж ийм чухал юм болж явахад яа зүгээр суух уу? Кино төгсөх гэж байна. Тийм ч учраас би манай нийслэл Улаанбаатар хотын гудамжаар нэгэн өдөр Чехословакийн Шкода машин жолоочгүй явж байсан учрыг та бүхэнд амлсан ёсоор тайлбарлаж өгье. Энэ явдал үнэн ч бай, бодолч бай. Ямар ч гоё ганган машиныг хийхэд хайгуулчин бидний хийсэн хөдөлмөр шиг
тийм их ажил ордог юм.